Намайг нөгөө хүмүүс сахарт болохоор зэрэг надаас амар юм асуудаг байхгүй. Айгуу өвддөг болоход тэгээ би хэлдэг. Тэгээд нөгөө сахар чинь нөгөө их удаан болоод ирэхэд бүх ихтнүүдийг нөлөөлчихдөг байхгүй. Тэгээ нөгөө бөөрөндөө нөлөөлөд тэгээд бөөрөөрөө ургаалтаад 2 удаа уургийн нутагталд ороод тэгээд зөндөө нөгөө тусал мас тарамаараа хийлгээд тэр альбомын интерч удалж авч хийлгээд үр дүн өгөхгүй хамч нөгөө шээсээр уурга алдсан хэвэрэл байгаа даа. Маш ядруу ингээл юу ч хийж уусан ингээл хөөс сасраал амар туран хайцгийн ядруу харилцсан би тийм байдаг гэсэн. Тэгээд аюу ядруу бүр ингээл хөлөөрөө согч унчих бүр явж чадахгүй шүү байдаг гэсэн. Тэгээд энийг ууснаа л бараг 7 хоногийн дараа л аюу тийм иш хүчтэй аюу тийм хүчтэй болсон шүү. Ямар ч юм би нөхөрт би энийг уусраа аюу хүчтэй болчиход байна гэхэрэг. Пөөх ямар ичтэй чинь наталч. Тэгээд тэгсэн. Ээж минь нутгийг холохтой ашин болон шингэргээд би дандаа уудаг байхгүй. Миний би их гайгүй болсон. Тэгсээр гад аваа ажиллаа хийсээр гад дандаа агт авдаг гэсэн орой гайгүй тэгж явсаар тэтгэвтэй гарсан шүү дээ би чи яваа. Станц манай хамаатан ихнэр нөхрөө ажилтсан. Тэр хоёр бас айгүй ядраад иргэн энэ амин чанар хийсэн чи авч уусан гэсэн. Тэг авч уугаад айгүй зүгээр юм байлээ. Чи зүгээр юм зөвсөн байлээ гэдэг дараа нь таарлаад надад хийсэн байхгүй. Тэг надад хамтаа ажилтдаг болсон шүдний эмчи нөхөр нь бас сахарт болсон гэд энэ амин чанарыг уугаад сахар айгүй хэвэн болсон гэж хэлээ.